За бид төсөл хэрэгжүүлэх цэгээ сонгож авахдаа хотын төвийн бүсийн дахин төлөвлөлтийг сонгож авсан байгаа. Бид энэхүү төслөө хэрэгжүүлснээр нийтдээ 1000 янданг үгүй болгож мөн 1000 нойлыг үгүй болгосноор хөрсний бохирдол агаарын бохирдлыг багасгах юм таатай зүйл болно. За гол бодлого гэвэл гэр ороолын дахин төлөвлөлтийг Улаанбаатар хотыг бүсчилсэн хөгжлөөр хөгжлүүлэх буюу 4 бүсэд хуваагдаж 1-2 дугаар бүсэд дахин төлөвлөлтийг өндөр барилгуудыг барьж нэгтрэл ихтэй бүсийг байгуулан төвийн эрчим хүч дэд бүтцэд холбож хэрэгжүүлээ. Мөн 3 болон 4 дугаар бүсүүдэд бол амны орон сууцуудыг байршуулах буюу одоо байгаа гэр хороолд байгаа айлуудыгаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан амьдрах таатай нөхцөлөө бүрдүүлэх боломжийг, хууль эрх зүйн болон эдийн засгийн боломжийг төр захиргааны байгууллага болон бусад байгууллагууд бий болгох боломжтой гэсэн гэж харж байгаа. Энэ нь юу гэхээр хотын 3 болон 4 дугаар бүсэд байгаа одоо амьдарч байгаа иргэд маань ямар нэгэн дэд бүтцээс хараад бусаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан амьдрах таатай нөхцөлөөр амьдрах бүрэн боломжтой гэж харж байгаа. Дэлхийн бүтээн байгуулалтын чиг хандлага бол ногоон хөгжил, ногоон барилгын тийшээгээ бүгд чиглэж байгаа. Энэ утгаараа монголчууд бид ч гэсэн мөн бүтээн байгуулж байгаа барилгачид бид бүхэн энэ ногоон ирээдүйн төлөө, ногоон барилгын төлөө бүхэл чадах боломжит хувилбаруудыг гарган ажиллах нь бол нэн төрөний зорилго гэж үзэж байгаа. За бид дөрвөн талт хамтын ажиллагаа буюу газар чөлөөлсөн айлууд, мөн төсөл хэрэгжүүлж байгаа компани, төрийн байгууллага, мөн орхигдоод байдаг худалдан авагчдыг хамруулан дөрвөлсөн хамтын ажиллагаа гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөрийг хооронд нэгт уялдаатай зохион байгуулснаар төсөл амжилттай хэрэгжих үе таалга тодоос тод гэрэлтэж харагдаж байгаа. Бид энэ хугацаанд манай баг маань нийт 161 саналыг зогсолтгүй хэлэлцэн ярилцаж гаргалаа. Мөн 20 орчим зөвлөмжийг боловсруулан хэлцлээ. Ингээд 10,000 айл маань нийтдээ 45 блок, 145 блокоос бүрдсэн 125 тэрбум төгрөгийн өртөгтэй 170 тэрбум төгрөгийн орлоготойгоор хийгдэхээр ийм төсөөлөлт гарч ирж байна. За мөн энэ төсөл дээрээ бид бүхэн газар чөлөөлсөн айлуудын эрх ашигыг хамгаалах буюу хууль эрх зүйн орчинд дутагдaltaй байгаа нөхцөл байдлуудыг амьдралын бодит хэрэгцээн дээр тулгуурласан орчныг бүрдүүлэхийн тулд газар чөлөөлсөн айлуудын газраа чөлөөлөх боломжийг олон урагч үзлээр өгөх юм бодолтой байгаа.